Сайн мэцхан үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Та бүхэнд бэлтгэн өргөдөг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор мөнгөн гүр эмнэлгийн гэмтэл сувгаг, гар сарвуу, бичил мэсцлийн эмч ган чангагийн идэр хүрэлцэн гэж оролцож байгаа. Сайн байна уу, танд орой мэндийг хүргэе. Сайн байна уу, танд ч гэсэн орой мэндийг хүргэе. За юуны өмнө бидний урилгыг үлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхнийг ч гэсэн нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн туршид танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг өгнө. За гэмтлийн холбогдлолтой 100 асуулт байх болоо да. Юуны өмнө та манай телевиз үзэгчдэд өөрийгөө нэг сайхан танилцуулаач. За хаана ямар ажил хийдэг вүлээ? За намайг ган чангагийн идэр гэдэг. Одоогоор мөнгөн гүр эмнэлгийн гэмтлийн засагт гар сарвуу бичлэн мэслийн хэмжээр одоогоор ажиллаж байгаа. За мөнгөн гүр эмнэлэгт ороод хэдэн жил ажиллаж байна? Мөнгөн гүр эмнэлэгт ороод одоо 5 жил болох гэж байна да. За мөнгөн гүр гэдэг эмнэлэг за миний ойлгож байгаагаар гэмтлийн анхны хувийн эмнэлэг юм болов уу гэж би хараад байгаа шүү дээ, мөн үү? Тийм, ер нь бол мөн. Манай эмнэлэг ерөнхийдөө анх байгуулахдаа дүр соншилгоо болон гэмтлийн хувийн эмнэлэг эмнэлгийн чиглэлээр анх бол байгуулагдчихсан. Тэгээ анх бол одоо 6 жилийн өмнө байгуулагдахдаа 30 ортой 100 эмч ажилчдын бүрэлдэхүүнтэй бол ажиллаж эхэлж байсан. Одоогоор бол 100 ортой 230 гаруй эмч ажилчдын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулаад бүх салбар шинжилгээ ухааны чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлээд явж байгаа. Мөнгөн гүр эмнэлэг маань одоо иргэдэд ямар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг юм ер нь? Одоогоор мөнгөн гүр эмнэлэгт гэмтлийн бүх төрлийн мэсцлийг бол мэсцэслэл амталтын үзлэг 24 цагийн тусламж үйлчилгээ бол үзүүлж байгаа. Дээрээс нэмээд ерөнхий мэсцэслийн 24 цагийн үйлчилгээ, мэсцэсэл, клиник лаборатори, дүр соншилгоо, сэргээн засах, мөн эмэгтэйчүүдийн үзлэг, мэсцэсэл, дээрээс нэмээд судасны үзлэг, судасны өвчний үзлэг, мэсцэслийн үйлчилгээ, сая шинээр нэмэгдээд өртсөн сэргийлэх үзлэгийн төв маань байгуулагдаад өртсөн сэргийлэх үзлэгийг үзүүлж эхэлж байгаа. Та бол одоо гэмтлийн мэс заслын эмч байна шүү дээ. Тэгээ та надад хийгдэж байгаа гэмтлийн мэс заслууд одоо олон төрлийн мэс заслууд хийгдэж байгаа. Тэр дундаасаа ингээд аваад үзэх юм бол ихэнх хувийн ямар одоо гэмтлийн мэс засал хийгдэв дээ. Одоо гэмтлийн ихэнх хувийн гэх юм бол одоо ер нь бол гар сарвуу болон гар сарвууны мөчтийн хугарал, дээд мөчтийн хугарал, доод мөчтийн хугарал, бүх мөчтийн хугарлуудын үед хугарлыг эвлүүлээд бэхлэх мэсцлүүд бол хийж байгаа. Дээрээс нэмээд зөөлийд болон булчин шүрмэс, мэдрэл залгах мэсцлүүд, мөн өвдөгний хиймэл үеийг солих мэсцлүүдийг бол түлхүү бол хийж байгаа. Сая шинээр зөвтрүүлсэн мэсцлүүдийн тоонд гэх юм бол мөрний үе солих мэсцлийг бол сая шинээр амжилттай нэвтрүүлж хийгсэн. Мөрний үе дээр одоо жишээлх юм бол бусад өөр эмнэлэгт хийх үү? Манай улсын. За гэмтэл асуудлын үндсийн төв дээр бол мөрний үе солих мэсцлийг бол хийж байгаа. Тэгээд хувийн хвшлүүд дундаас ерөнхийдөө бол манайх сая анх удаа хийж үзсэн байна. Энэ ясны хугарлууд л одоо их тохиолдод байгаа юм тийм ээ. За энэ жижиг зэргийн одоо цуурал муурлыг бол яг нөө бидний мэддгээр гипсж байгаа л эдгээчих байх. Ер нь яг ямард нь тийм заавал хагалгаа хийдэг байгаа юм. За хугарал маань өөрөө бол дотроо олон янз л та. За тэрнээс одоо хэдий хугарсан ч гэсэн зөрөө багтай, зөрөөгүй одоо бидний ярьдгаар цууралт гэж ярьдэн шүү дээ. Яс цуурцсан байх юм бол гипсэн аргаар ч юм уу те эви аргаар бэхлэгээ хийгээд тэрийг идэх боломжтой. Зарим хугарлууд маань өндрөөс унсан, явгнаас унсан тиймэрхүү хугарлууд яс маань хугараад зөрчсөн тохиолдол, зөрөөд зөрчсөн ч юм уу салцсан тохиолдол тэрийг анатомийн хэвийн барилтанд оруулж идэхгүй бол нэгдүгээр тэр маань өөрөө нэгдүгээр идэгдэггүй байх нь, хоёрдугаар идэх
хугацаа нь удаашрна гэсэн үг. Дараа нь идэгсэн ч гэсэн үйл ажиллагааны алдагдлалд орох боломжтой болчихдог гэсэн үг. За улсын эмнэлгүүдийн хувьд бол яг нөгөө энэ эрүүл мэндийн даатгалын сан эрүүл мэндийн даатгал гэж байгаа даа шүү дээ. Тэрнээс мөнгө төгрөгөө гаргуулад яг нэг өндөр өртөгтэй хаалгаан буцаагаад иргэн өөрөө нэг баг хувийн гаргаад даатгалаас ихэнх хувь нь гараад нэмэрхүү зүйлүүд улсын эмнэлэгтэр бол анзаардаг байт юм шиг байна. Хувийн эмнэлэгтэр тодорхой ярих юм бол одоо танаа мөнгөнгүүр эмнэлэг маань энэ өндөр өртөгтэй одоо хаалгаанууд дээр ганцхан гэмтэл биш ерөнхий мэс заслууд хийгддэг юм ба шүү дээ. Энэ дээр эрүүл мэндийн даатгалын сантаа ер нь хэр уялдаж ажилтдаг юм бол манайх одоо энэтэй ер нь бол хамтарч ажиллаж байгаа. Сая гаргасан нэг эрүүл мэндийн амны 03 та тушаалаар ерөнхийдөө бол манайх улстай гэрээ байгуулад бүх төрлийн хагалгаа, гэмтлийн мэдцлийн хагалгаа, хэвтийн эмчилүүлэх болон мэдцээс ерөнхий мэдцлийн эмчилгээ дээрээс нэмээд өндөр өртөгтэй шинжилгээнүүд дээр ерөнхийдөө бол эрүүл мэндийн даатгалаар бол хөнгөлөлт орж ирж байгаа. Тэрэн дээр өндөр өртөгтэй шинжилгээ гэдэгт нь нөгөө MRI, CT, компьютер томографи гэх мэтлэн шинжилгээнүүд дээр эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт бол эдэлж байгаа гэсэн. За тэгэхээр бас үйлчлүүлэгчийн хувьд бол бас айтагл юм байна тий. Хувийн эмнэлэг болохоор одоо бүх юм нь өндөр төлбөртэй байдгийн болов уу гэж би одоо хувьдаа бол бодоод байгаа шүү дээ. Хуучин тийм байсан. Одоо бол эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ хийгээд манайх тэрнээс болоод эрүүл мэндийн даатгалаас улсаас нөгөө нэг хөнгөлөлт идэх боломжтой болсон байна. Жишээ нь юм бол одоо компьютер томограф дээр 120 мянган төгрөгөөр иргэн өөрөө мөнгө төлөөд үйлчлүүлдэг байсан бол одоо манай дээр улс 70% хөнгөлөлт маа дээр 36 мянган төгрөгөөр компьютер томографийн шинжилгээнд орох жишээ нь. Тэгтээ оожр амар байдаг гэж танаа дээр. Тэрнтэй уялдаатай ер нь бол ихсэж байгаа. Тэгэхээр бас яг түрүүнийхтэй уялдаатайгаар л ихсээд л байна л да тийм ээ. Өмнөх нь бол эргэн өөрөө бүх мөнгөө төлдөг байгаад бол ер нь харьцангуй ачаал хаймаг гайгүй байдаг гэсэн. Одоо л нөгөө даатгалын системтэй холбоотой гэдэг мэдээлэл орчингууд тэрэн дээр хүмүүст үзүүлэх хувь нь ихсээд эхэлчихэж байгаа. Гэхдээ хүмүүст бол мэдээлэл сайн л хүрч л байгаа юм байна. Дээрэс нь танаа дээр нэг гэмтлийн шарлагын аппарат гэлүүд нэг тиймэрхүү нэг аппарат байгаа сонсогдсон шүү. Тэр ямар учиртай яадаг аппарат байгаа вэ? Тэр болохоор маа дээр Сэргийн цон 2020 онд Сэргийн цэхийн төв гэж шинээр нэгдээд тэрэн дээр манайх нэг олон улсын эмнэлгүүдтэй бас хамтран ажилладаг. Тэндээсээ одоо бид нэр одоо мэс заслыг шаардлагагүй ч юм уу зөвлөдийн гэмтэл үр өвсөл гэх мэтлэн тийм өвчнүүдийн үед бол хэрэглэгдэх тийм өндөр эрчимтэд шарлагын аппарат гэсэн тийм аппаратууд хоёр ширхүү. Ер нь бол Монголд хоёр хүн байгаа гэсэн. Нөгөө физик эмчилгээнэ гэдэг нэг юм шаарддаг юм хоёр дугуй юмтай нэг юм байдаг байсан шүү дээ. Шарлагын аппарат гэдэг. Ер нь тиймэрхүү юм байна гэж ойлгож болох уу? Ер нь бол тиймэрхүү бахан тий. Гэхдээ тэрнээс арай илүү хамаагүй илүү үр дүнтэй, үр дүн нь илүү дараа нь эдгэрэлтийн процесс нь илүү сайн. Танах дээр өвдөгний үе бас солиод байгаа шиг байгаа тий. Тий, өвдөгний үе солино гэхээр би сайн ойлгохгүй байгаа байхгүй. Яаж солиод байгаа юм тэрийг? Ихэвчлэн ямар насны хүмүүс бас өвдөгний үеэ солиулдаг байгаа шиг байна. Миний анзаарч байгаа бол хөгшчүү солиулдаг байгаа юм шиг байна. Тий, өвдөгний үе солих мэдцлийг ерөнхийдөө бол ихэвчлэн өндөр настай хүмүүс бол дийлэнх үе нь бол эзэлж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө өвдөгний үений артроз буюу өөрчлөлтүүд насны онцлогтой хамаарсан тийм өвдөгний үений өөрчлөлтөнд орсон хүмүүстэй өвдөгний үений жир хүч мөгөөрсний илэгдэл болоод өвдөл зөөр ихтэй болсон тиймэрхүү хүмүүс тодорхой хэмжээний залуу хүмүүст ордог нь болохоор ерөнхийдөө гэмтлийн шалтгаантай ч юм уу эсвэл бүр бага наснаасаа төрөлхийн тийм өөрчлөлттэй дан өвдөгний үе биш өвдөг болон түнхний үеийг ерөнхийдөө солиж байгаа гэсэн. Тэгээд өвдөгний үеийг солихдоо бол ерөнхийдөө бол өвдөгний үегээд ерөнхийдөө үндсэн дунд чүмөгний яс, шилбэний яс, тэр хоёрын дунд жир гэж мөгөөрс гэж холбоос
жиргэж мөгөөрсний илэгдлийн улмаас л ерөөдөө солигдож байгаа юм л да. Тэгээд ясны бүтцийн өөрчлөлтөнд орцсон тиймэрхүү хүмүүсийг бол сольж байгаа гэсэн үг. Тэгээ өвдөгний ямар үе хиймэл үе сольдیں гэхээр ерөнхийдөө бол хүний биед гаш нөлөө өгдгөө дотроо ороод цэвэрч мууддгөө тийм ганц титан хайшаар хийгдсэн герман болон солонгосын тийм өвдөгний үеийг бол манай эмнэлэг дээр сольж үйлчлэг үзүүлж байгаа. Танай эмнэлэг чинь сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг байгаа тийм. Сонгон хайрхан дүүрэгт амьдардаг одоо энгийн иргэд биш үү? Тэдэртэй ер нь хэр холбоотой ажилладаг. Тэдэрт одоо нөгөө дүүргийн эрүүл мэндийн нэгдэл шиг тиймэрхүү үзүүлдэг үйлчилгээ танад ер нь байдаг уу? Бага. Тэрэн дээр манай ерөнхий мэдслийг тасагт ерөнхийдөө бол сонгон хайрхан дүүргийн 10-аад хорог авч ерөнхий мэдслийн үйлчлэгийг бол үзүүлж байгаа. Тэрэн дээр болохоор нөгөө ерөнхий мэдслийн сонгон хайрхан дүүргийн 10-аад хорооны иргэдийг улсын дүүргийн эмнэлэгтэй адилхан ерөнхий мэдслийн тусламж үйлчлэг үзүүлнэ гэсэн үг. Тэрэн дээр одоо мистер цусны чулуу тэгээд санхүүжилтийн бол эрүүл мэндийн даатгалын сангаас авч байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас. Иргэн өөрөө хэдэн хувийн төлгөө? За иргэн дэрэн дээр нэг 10 байна уу 15%. Ер нь бол их бага мөнгө төлнө шүү. Улсын эмнэлэгтээ яг улсын эмнэлэгт хэрхэн яаж үзүүлдэг яг тэр журмаар л үзүүлнэ гэсэн үг. Адилхан үн төлбөртэй үзүүлнэ. Тэгээд 24 цагийн тусламж үйлчлэг үзүүлж байгаа гэсэн үг. Тааш түргэнтэй үгүй юу? Түргэнтэй. Сая шинээр нэгдээд гэмтлийн яарлаа тусламж үеийн түргэн тусламж үйлчлэгээ сая шинээр нэвтрүүлж байгаа гэсэн үг. Сая бид одоо ковид гэдэг нэг муухай зүйлтэй одоо жил гарсан баг 2 жил одоо нүр тулал үзлээ л дээ. Ихэнх эмнэлгүүд ковидын улсын эмнэлгүүд шүү, тийм ээ. Улсын эмнэлгүүд ковидын орд илэгдсэн яваад байсан. Ер нь ковидын нөхцөл байдалтай танай эмнэлгийн хувьд ер нь яаж тэмцүү? За миний мэдгээр бол PCR шинжилгээ гадаа авч ирсэн харагдаж, чих технологитой харагдажсэн. Ормор дэлгэсэн энэ дээр асуудал байна уу баггүй юу? Маад яг ковидын нөхцөл байдалтай холбоотой орд илгэсэн юм бол одоохондоо байхгүй байгаа. Гэхдээ ковидын эсрэг ерөнхийдөө PCR шинжилгээ болон төрөвчлөл шинжилгээнүүдийг манайх ковид анх гарснаас хойш ер нь бол аваад эхэлсэн байгаа шүү. Ковидын PCR-ын шинжилгээг гаднаас оруулж ирээд тэгээд иргэдэд PCR-ын шинжилгээний тусламж үйлчлэгийг үзүүлээд давхар төрөвчлсөн шинжилгээнүүдийг бас цаг тухай бүртэн авч үйлчилж байгаа. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдын цалин хүнс одоо жоохон муу л гэл яригдаад яваад байгаа шүү дээ, тийм ээ. Ер нь та хэдийн маань цалин хүнлүү одоо хувийн эмнэлэг гэлтгүүгээр, тийм ээ. Ер нь аж амьдрал ахуйд чинь хөрөлцөж гин үү? За дэлхийдээ бол бичиж яриаж явах уу? Дэлхийдээ одоо ер нь хувийн эмнэлгийн эмч ажилтны цалин ер нь бусад салбарыг бодвол бага л та. Гэхдээ улсын эмнэлгийг бодвол арай жоохон дээгүүр ч юм уу. Арай дээгүүр. Тийм, арай дээгүүр. Гэтэл ер нь бол багтаал ордог гэсэн. Бусад салбарын ч юм уу тиймэрхүү яг 10 жил сурсан сураад төгссний дараа ингээд эргээд харахад бас нэг бодлын ингээл яг амьдрал ахуй цалин хөндлөөний хүрэхгүй болоод ирэхээр л жоох хэцүү юм байт. Түүнээс бусдаар болж иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ юм дээр бол сайхан л байт. Хүн амтаа орж ирээд өвдөж зөвөрсөн хүн амтаа орж ирээд идгээд гараад баярлаа амчаагээд гарахад бол тэгэл жоохон цалин авдаг ч гэсэн ерөнхийдөө бол цалингаа мартаал ер нь стрессүүд мартагдаал тэгэл. Яавал ер нь та хэдийн цалин ер нь нэмж болох уу? Энэ дээр одоо эмчүүний хувьд юу гэж боддгийг? Чи яг ч одоо яг тэрэн дээр нэг бодож исэн ч юм бол тэгтээ ер нь эрүүл мэндийн салбарыг ер нь жоохон үнэтэй болгоол их зүгээр юм болоо л гэж боддیں۔ Төр зэсэг нь одоо сайн анхаарах хэрэгтэй байгаа юм тийм ээ. Хүмүүс нэгдүгürt хүмүүс өөрсдөө эрүүл мэндийг үнэтэй гэж юусоо бодохгүй байна. Үнэлж чадахгүй байна. Тэрийгээ өөрсдөө за миний эрүүл мэнд ийм байдгийг шүү. Би өөрөө ийм үнэтэй хүн шүү гэдгийг баг жоохон бага ойлгож байна гэх юм. Тэгээд тэрнээсээ ингээд өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах талаас ерөөсөө юм хийгдэхгүй байна. Жишээ нь осол гэмтэл ч юм уу те явахдаа би жоохон болгоомжтой явна. Ингэн тэгнэ гэмтүүл би дараа нь ийм хэцүү байлд орно гэдгээ бас баг ухаарж байна.
Ер нь эрүүл мэндийн салбарыг ерөнхийдөө хувьд нь гаргаж бол нэг хүмүүс эрүүл мэндэд их анхаарах юм болов гэж боддоо шүү дээ. Яг өвдөд очихоор жигтэйхэн өндөр төлбөртэй болцсон юм чинь нөгөө урьдчилан сэргийлэх гэдэг зүйл. Өвдөхөөс өмнө би өвчин тусгаас өмнө бие хамгаалах юм бол би өөрийгөө ингээд ийм эрсдлээс хамгаална шүү гэдэг юмыг л толгойдоо бол жоохон суулгаад авал. Явдал судалтаа анхаардаг болох нь байна. Идэж ууж байгаадаа анхаардаг болох нь байна, тийм ээ. Ер нь бол хийж байгаа үйл бүхний л ерөөдөө за ингэчүүл гимтэхгүй юм биш үү? Ингэчүүл ер нь би жоохон эрүүл байх юм биш үү? Удаан амьдрах юм биш үү гэдэг юмнуудаа л суулган зөвхгүй. Тэгэхгүй болохоор зөв хоо нэгдүгээр одоо зөв хооллохгүй байна, хоёрдугаар хэрэглээгээ хянж чадахгүй байна. Гуравдугаар хорцорчлууд ер нь жоох их байна. Тэгэл ер нь явдал болгондоо л ер нь өөрийгөө гоё хянахгүй л байна л гэсэн үг л дээ. За танай салбарт бас нэг ийм асуудал яригддаг байдаг. Одоо нэг чигтэйхэн авилгал хийх асуудал ч гэж яг нэг гар цайлгадаг, мөнгө төгрөг өгдөг гэдэг асуудал байгаад байдаг. Дээрээс нь танай эрүүл мэндийн салбарын ажилчдын хүнд суртлын асуудал одоо нэлээд хэцүү яригддаг шүү дээ. Яг залуу эмчүүний хувьд үүнийг ер нь та юу гэж боддог вэ? За авилга хийл агуулж ийстэй бид нэг тийм амар авилгал авч чадаад идэг юм хүмүүс биш шүү дээ. Чадаад идэг. Тий, яг өвчтнүүд баярлаа гээл нэг чихэр жимс ундаа тэгэл нэг хаяад нэг баярлаа гээл нэг гар цайлах мөнгө төгрөг өгдөг л юм. Гэхдээ ер нь бол тэр нүг улсын эмнэлэг, хувийн эмнэлэг тэр хооронд бас ялгаатай л та. За хувийн эмнэлэг дээр гэмэл бид нэг хамаагүй тийм гар цайлах мөнгө төгрөгийн нэтер авч болохгүй. Дотоод жоомд байх бах тий. Иргэнээс мөнгө төгрөг авах юм бол бид нэр өөрсдөө асуудалд ордог. Түүнээс нөө хоол, цай мэ гэл чихэр жимс ундаа гэх мэт тийм иргэм бид нар одоо авилгалдаа орохгүй болч тэгээд тусад нь бол нэг авилгал нэг аваадах ч тааш. Хүн суртлын хувьд. Хүн суртлын хувьд бол ер нь бол хувийн эмнэлгүүд бол харьцангуй гайвшгүй тийм ээ. Тийм яагаад тэгэхээр тухайн иргэнээс бид нар төлбөрийг аваад өгчилж байгаа учраас бас тийм муу хазан гаргаад иж болдоггүй. Улсын эмнэлэгт бол ерөнхийдөө заах ганц нэг тийм хүн суртлууд бол ер нь бол байдаг. Тэр нь яагаад тиймэрхүү юм байдаг вэ гэж боддог. Яагаад тэгэхээр хит их ажлын ачаалтайгаас холбоотой үүсдэг юм болов уу гэж боддог шин. Тэгэл нэг хүн нэг юм байнга яриад байнга ингээл байх тусам нөхөд төндөө ингээл тэгэл зогсолтгүйгээр хийрнэ гэсэн үг байхгүй. Зогсолтгүйгээр их ачаал ирээл байнгын дарамтнд стресс донд байгаад ирэхээр тэгээд тухайн өөрөө анзаарахгүйгээр тийм үйлчлэг гаргаж эхэлт юм шүү. Тэгээд авж байгаа цалин бүлүүн баг амьдралын хэрэгцээнд хүрэхгүй болоод ирэхээр тэгэл тэрнэр стресс гэж юм үүсч эхэллээ. Тэгээд нөгөө төгөөр тэр хүн хийсэн хийгээгүй сардаа тэр цалин авна. Иймэрхүү зүйл бас анзаардаг гэдэг юм болов уу гэж харддаг шүү дээ. Тиймэрхүү юмнууд байгаа хөө. Анхаахыг хэдэн он төгссөн та? Би анхаахыг 2013 онд төгссөн. Ямар хэмжтэй төгсөө? Хүний хэмжээр. Тэгэл та чинь цаашаа тэгээд нарийн мэргэжлээ суралцаад явд юм шүү. Тэг нэ. Гэхдээ тухайд нүг биднүүсийг анхаахын төгсөж байгаа заавал төгсчүүд 2 жил өрөх ч юм уу, өрх юмлэг ч юм уу, хөдөөч юм уу ажиллах тийм заавал тийм нэг тушаалтай байсан. Шууд төгсөөд нарийн мэргэжилтэд орж болохгүй. Тэгээд би 2013 онд анхаахыг төгсөөд эхлээд хотод нэг хувийн эмнэлэгт ажиллаад тэгээд шууд хөдөө явсан. Хөдөө Доронтой аймагт өрх эмнэлэг дээр очиж. Өрх эмнэлэгт 2 жил ажиллаад. Жил гараа ажиллаад тэгээд нааш ирсэн дээ. Тэгээ хурж ирээд нарийн мэргэжлээрээ сураад дахиад. Тий. Хурж ирээд нарийн мэргэжлэрээ хүний хэмж мэргэжлэрээ төгсчөөд хурж ирээд гэмт судлалын үндсэндүүд гэмтлийн мэслийн хэмж гэдэг 2 жилийн сургалтанд суугаад за тэгээд гэмтлийн мэслийн хэмж болчоод дахиад нөгөө гэмтлийн мэсэл чинь дотроо дахиад задардаг байхгүй. Задарн за доод мөчтийн гэмтлийн хэмж, дээд мөчтийн гэмтлийн хэмж, гарсар руу бичлэлийн гэмтлийн хэмж, түлэнхийн хэмж, тарих нуруу нуусны тархины гэмтлийн хэмж, нуруу нуусны гэмтлийн хэмж гэх мэтлэн бүгдээрээ салаад тэгээд тэр дотроосоо дахиад нарийнсан гэсэн үг. Тэгэхээр би 2 жил гэмтлийн хэмжээр төгсөөд ерөнхий гэмтлийн хэмж болчихно гэсэн үг байхгүй. Тэрнээсээ нарийнсан болохоор гарсар руу бичлэл мэсэл, нөхөн сэргийх мэсэл хэмжээр
тэгэхээр 6 сар нарийсаад тэгээд нарийсаад одоо 3 жил яг энэ чиглэлээр ажиллая гэдэг юм чинь да. Манай эрүүл мэндийн салбарын хөгжлийг ер нь яаж харж байгаа? Хэр байх шиг байна? Одоо дэлхийдээ зөвлөх юм бол хаах нь явна, аль төвшөнд явна? Бид нар хийж чадж гин үү? Шин техник технологиг оруулж ирж чадж байна уу? Хийж чадж байна уу? Мэргэжлийн боловсон хүчин хэр хангалттай байх шиг байна? Одоо дэлхийдээ харьцуулбал угаасаа юу л дээ жаа муу талтай л байна. Гэхдээ ер нь бол дундж байгаа манай хөгжиж яваа. Хөгжиж яваа манай салбар. Хөгжихдээ одоо гэхдээ шинээр ерөнхийдөө гэмтлийн дараах болон гэмтлийн үеийн тусламж үйлчлэгийг ерөнхийдөө бол хангалт шинэ тоног төхөөрөмжүүдийг оруулж ирээд тусламж үйлчлэгийг үзүүлж эхэлж байгаа. Жишээ нь одоо шилдний түгжээ хадаас ч юм уу өвдөгний үе солих мэдсэл энтрийг бол манай шинээр оруулж ирээд одоогоос нэг 10 жил болж байгаа юм уу. Тэднээсийг ер нь дэлхийд хийгдэж байгаа юмнуудыг бол баг багаар оруулж ирээл байгаа. Гэтэ ирээдүйдээ бол илүү гоё бол хөгжих болов л гэж боддоо шүү дээ. Энэ ковидын нөхцөл байдалтайгаар холбоотой хил дээр нэлээд асуудлууд байна л да. Өргөн хэрэглээний баруунууд томсдож байна. Тэгээд бензин тоос гэл одоо хурдгүй юм алав байна шүү дээ. Энэ чигээр удах юм бол нэлээд хэцүү болох юм шиг харагдаж байгаа. Тэгээд энэ удаас эрүүл мэндийн салбарын одоо тав их нэмэн хийж байгаа одоо мис засал ажиллабарын тэр янз бүрийн одоо юмнууд хэрэгтэй шүү дээ. Тэр юмнууд маань хил мэл дээр гацах инээ тэр одоо тиймэрхүү асуудал хүндэл бэрхшээл байх юм уу? Энэ сүүлийн хэдэн сар. Ер нь бол тэрнтэй холбоотой байгаа. Жишээ нь одоо ингээл өргөн хэрэглээний хамгийн наазах нь хэтэл тариа тусал им тарианаас ахуулаад тэднээс нь бол их л хомсдож байгаа. Тэгэл маск, малгай янз бүрийн юмнууд тэгэл мэсцэл дээр хэрэглэгддэг чухал юмнууд нь бас хил дээр гацснаас холбоотой тэгээд ер нь бол хомсдол үүсч эхэлж байгаа шүү. Гэтэ арай нэг мис засал одоо хоошлогдсон тиймэрхүү зүйл бол гайгүй үстэй. Тэр нь харьцангуй гайгүй. Тэгтэл яг шаардлагатай юм байхгүй яачих юм бол хомсчих юм бол тэгэл хойшлогдчих таарна л та. Одоо өвдөгний үе солих мэслийн имплантууд буюу суулгацууд нь ирээгүй одоо хомсдож эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад нөгөө хийдэг суулгацанд байхгүй болохоор бид нэр хийх юм болчихно гэсэн. Тэгэхээр тэрнээс нөгөө нэг хаалганд орох гэж байгаа буюу мэдцэлд орохоор төлөвлөлтүүд хүлээгдэжсэн хүмүүс чинь дахиад хугацаанд хойшлол явчихна гэсэн. Тэгэхээр танаа эмнэлэг бол тэдрийг оруулж ирнэ гэсэн юм байхгүй л үү тийм ээ? Манай эмнэлэг бол өөрөө оруулж ирэхгүй. Гэхдээ нөгөө нэг ийм хангар нийлүүлэх бас зөндөө олон компаниуд байна шүү. Тэд нартай хамтарч ажилладаг гэрээ байгуулсан. Тэд нар маань тэгтээ өөрсдөө тэгэл яаж хийж байгаа гаргаж байгаа. Орлож ирээл байгаа юм шиг байна чаас. Тэдэртээ бол захиалгаа урьдчилаад 5 хүн маань өгчгөнө шүү дээ. За бид бол тэжийн сард тийм нэг тооцоолгоор гаргаж байгаа л захиалгаа өгөөл тэгэл тодорхой хугацаанд өгдөл маань оруулж ирнэ л гэсэн үг байна. Тий. Манай одоо дотооддоо л одоо тэр бүх зүйлүүдийг за бүр тэр нарийн юмнууд нь ч арай болов болгохт тийм ээ. Дотооддоо зарим нь одоо үйлдвэрлэж байгаа юм л үү? Зарим нь бол үйлдвэрлэж байгаа л да. Одоо нэг эмийн компаниуд байна тий. Тэд нар маань бол дотооддоо үйлдвэрлэж байгаа. Гэхдээ дийлэнх хувь нь ер нь бол гаднаас импортоор орж ирж байгаа. Эрүүл мэндийн салбарын ирээдүйн чиг одоо хөгжлийн чиг хандлагыг та ямар болоосоо гэж гоё өөдрөгөөр яаж хардгуу та? За ирээдүйдээ ер нь ард иргэдтэй хүлээглүүгээр чирэгдэлгүйгээр тусламж түргэн шорхоо үзүүлдэг болоосоо л гэж л ер нь боллаа. Хүсдэж шүү дээ. Тэгээд тэрэнд нь бүх юм хангалттай ямар нэгэн дутагдал гачигдал байхгүйгээр хүмүүс одоо үйлчлэг авах гээд ирэхтэн цаг тухайд нь яаралтай түргэн тусламжийг үзүүлээл зохиох юм дээр юу гэдэм эцэслэн хийх шаардлагатай бол эцэслэн хийж өгөөд юм дээр зөвлөхөр бол тэднүүсийн зөвлөж өгөөл явцдаг хүлээгдэл чирэгдэл байхгүйгээр тийм үйлчлэг үзүүлдэг болохыг ер нь хүсэж байгаа шүү. Хүмүүс талархсан сэтгэлээ илэрхийлж янз бүрийн одоо сайхан үг
хэлдэг баг. Одоо эмчийн хувьд тийм ээ. Өвчтнүүд маань идэгрээ, тэгрээ сайхан болцоод нэг тийм мотивац саммаар ямар гоё үг сонсч ирсэн бэ та. Тэ амьдруулж өгсөнд баярлалаа амчил гэдэг үү. Сонсч ирсэн. Тэрийг сонсохоор л их сайхан. Тийм. Ер нь тэгэл эмч хүний ганц юу гэдэг чинь одоо хөвтөрт байсан ч юм уу, явж чаддгүй байсан ч юм уу, юм хүмүүсийг ингээд басгаад явдаг, чаддаг, юм хийж чаддаг болоод ирсний дараа баярлалаа энэ ч идгээж өгсөнд баярлалаа гэл. Тийм урмын үг сонсгол ер нь болоод эмч хүний ганц сайхан байт юм да. Тэгэл дараа нь тухайн өвчт тухайд өвддөг гэсэн эргээд харахад ирүүл болцсон. Ажил амьдралаа хийвээ, үйл ажиллагаа хийгээд явж байгаа тийм тохиолдол тэрийг харахад ер нь их сайхан байт юм да. Тийм сайхан үг хэлэхээр за төсөөлж байна л да. За янз бүр сайхан л байх нь тийм ээ. Ер нь бол хамгийн ер нь гоё юм л тэр байдаг. За мис засал хийхээс өөр хийж чаддаг зүйл юу вэ та? За нэлээ өндөр нуруулах залууны спортоор хичээллэх үү? Спортоор хичээлнэ. Гэтэ ер нь бол ихэвчлэн дандаа сонирхдаг дөө. Сонирхоод хичээл чадах нэгээ хичээлнэ. Тэгэл чадахгүй наа. Тэгэл цаг заваасаа шалтгаалаад ер нь бол ихэвчлэн 7 хоногт нэг ганц удаа ч юм уу нэг тиймэрхүү зааланд очиод нэг сакс тоглох. Тиймэрхүү л юм байна. Хамгийн сайн хийж чаддаг зүйл нь юу вэ тань? Хамгийн сайн хийж чаддаг юм имийг л оролддог болохоор тийм. Хэр сайн аав бэ? Та нар ч ер нь зав чөлөө гэж ер нь хэр байдгийг чөлөөт цаг гэж. Чөлөөт цаг ер нь жоохон ховорхон шүү. Одоо нэвтрүүлэгт орохоос өмнө уц чинь нилээд дуурал өвчтөнгүүд л залгаад байгаа болтол байгаад байна шүү дээ. Ээлжээр гарт уг нь таад маань ээлжээр гардаг тий. Ээлжнээс гарчаад уучаал дахиад дуудагдах тийм хүзүүлүүд манай энэ танаа эмнэлгийнхэнд байгалах шиг байна тийм юм шиг. Байна. Өөрөөсөө бид нар нөгөө өвчтнүүдээ хүлээж авдаг. Тэгээд өөрөөсөө өвчтнүүдээр мэслээ гэдэг. Тэгээд нөгөө жижүүрт гарч байгаа эмчнэр байна. Тэгээд хэрвээ миний өвчтний бие модадах юм бол би өөрөө очиж үзнэ л гэсэн үг байхгүй. Хэдий одоо амарч исэн ч гэсэн. Амарч исэн ч хамаагүй. Уцал унтрахгүй юм байна. Уцал ер нь гимтлийн эмчнэрийн уц ер нь бол унтардаггүй. Унтраж болохгүй. Тэгээд гэртээ амарч исэн ч хэрвээ яаралтай мэсэл болохоор энэ хүрээдрээ гэх юм бол тэгэл хэдийн амарч исэн ч хаач яаж хийж исэн тэгэл заавалж очих шаардлагатай гэсэн. Ягаад тэгэхээр тухайн амнаас эрүүл мэнд яригч идэг учраас ерөнхийдөө бол шууд яаралтайгаар очно л гэсэн. Амжилт гэдэг зүйлийг ер нь та юу гэж ойлгодог вэ? Амжилт гэдэг би урмын үгээр л ер нь бол ойлгоод шүү дээ. Ягаад тэгэхээр би нэг хүнийг аваад үзээд, дэмжлээд, онцлоод, дэмжлээд идгээцний дараа бүх юм болсны дараа тэр хүн надад хариу баярлаа гэдэг үг хэлэх юм бол би тэрийг өөрийгөө амжилттай байлаа л гэж ойлгодог. Юм гайгүй. Зарим гайгүй л хийж байгаа ажилдаа бас гайгүй л явж байгаа юм байна шүү гэж бодох нь шүү дээ тийм ээ. Би ч бас хүн эмчлээд бас эдгийгээ чадаад bay шүү гэдэг юмыг л мэдрэн гэсэн үг л. Хүн энэ амьдралдаа хэрхэн яаж явах нь ер нь юунаас шалтгаалтай? Хүн энэ амьдралыг хэрхэн яаж хүмүүжлээс шалтгаалах та багын хүмүүжлээс шалтгаалах нь тэгэл өөрийнх нь ерөнхийдөө бодол сэтгхүүгээс шалтгаалах та. Өөрийнх нь хичээл зүтгэл байх нь тийм ээ. Хэрвээ та эмч болоогүйсэн бол би эмч төсөлж үзсэн үү та? Эмч болоогүй байсан бол үзсэн. Эмч болоогүй байсан бол би нэг банк санхүү манхүү авцаал явж байгаа байсан хаад. Ер нь яаж яваад эмч болчихын? Танаа одоо аав ээж удамсуудад чинь эмнэлгийн хүмүүс байна уу? Эч одоо аав ээж нь өөрийнхөө мэрэгчлийг одоо үр хөвгтдээ өвлүүлнэ тэгэл байдаг шүү дээ. Тэр шиг юм болчихоо. Гэхдээ манай удамч нэг эмч гэдэг хүн байдгүйсэн. Тэгээд манай ээжийн л ер нь бол хичээл зүтгэлтэй. Тэгээ би ч нөгөө 10 жилдээ ерөнхийдөө математикийн сонгоны ангид байдаг гэсэн.
Тэгээд багаас ер нь том банкны захирал болно гэж мөрөөддөг байсан. Тэгэл нэг найзууд баг багт ч хаймер гэдэг машин чи амар том байл шүү дээ. Хаймер машин ондог банкны том захирал болно хооны бонд. Тэгэл мөрөөддөг гэж байгаа л ахлаханг руу орж эхлээл ахлахангаас хийм биолог байж байгаа л тэгэл огцом шийдэл орцсон доо. Манайхын дэд рүү. Ерөөс эмчил болох юм байна. Эмч болгоё гэж ээжийн л ер нь бол хүсэл тийм үл байхгүй. Тэгээд тэр дундаас яагаад заавал гимтлийн эмч болов? Гимтлийн эмч болох нь ерөөдөө гимтлийн эмч өөрөө ер нь их гоё л доо. Яагаад тэгэхээр хүний үстэд толгоноос хөлийн бол бүгдийг үздэг байхгүй. Тэгээд тэр дунд нэг бүхэл гимтлийг ерөнхийдөө үүснэ гэсэн үг. Тэгээд үр дүн сайтай хурдан хугацаанд үр дүн илэрдэг. Их сонирхолтой. Хүн хөтлөө суралцж байгаа шүү дээ. Энэ амьдралынхаа турш суралцаал явж байгаа. Эдгээр маань юунд хамгийн их одоо суралцах хүсэж байна одоо. Одоо тэгэл мэрэгчлэр ахиулаад одоо мэрэгчлийнхаа ер нь бол топ оргилд 80 оргилд нь л хүрэхийг хүсдэг шүү дээ. Гэхдээ миний нэг том мөрөөдөл өгдөө. Монголдоо биш дэлхийд нэртэй юмч болох юмсан л гэж. Дэлхийд ингээд намайг хүлээн зөвшөөрсөн гадаадаас хүмүүс надад үзүүлэх гэж ирдэг. Тийм байвал их. Тийм болох юмсан гэж мөрөд. 80 оргил гэдэг нь одоо тэр байх нь уу? Одоо тийм л. Түүнээс ш эрүүл мэндийн сайд биш үү гэдэг. Эрүүл мэндийн сайд мэд одоо хөндлөлт бол ч гэсэн нэг тийм бодлоо. Таны хамгийн их айдаг зүйл юу нь юу? Хамгийн их айдаг зүйл үү? Нэг бодож байгаа юм байна. Айц хэрч одоо ямар талаар юм бол мэрэгчлэлтэйгээ холбоотой, ажил хэрэгтэйгээ холбоотой. Мэрэгчлэлтэй холбоотой гэх юм бол одоо эмчилж байгаа өвчтөн маань идэхгүй байх үү тэл гэдэг тийм л айц шүү дээ. Манайх ч одоо нэг ер нь бол хүн түнд өвчтэй, хүн түнд гэмтэлтэй хүмүүс бас байна те. Тэд нар маань аль болох хэмчлээ, тань насын аврах талаас нь үйл ажиллагаа явуулж байгаа. Тэнгүү тэр болгон дээр одоо найдваргүй хүмүүс гэж бас байна. Тэгээ ер нь хамгийн амар юм хүчтний ар гэрийнхэн л ер нь мэдээд болох л хэцүү юм да. Тийм ч одоо яаж хэлэх юм бэ тийм ээ? Одоо эмчилгээгүй, найдваргүй гэж одоо хэлэх хэцүү үстэй тийм ээ. Түүнтэй одоо нүүр тулж хэлэхэд л эмчүүдийн хүний хамгийн хэцүү зүйл одоо тэр байна. Эмчилж чадахгүй байх гэж хэлэхэд ер нь хамгийн хэцүү л дээ. Та ер нь өөрийгөө юунд зориулагдсан хүн гэж боддог вэ? Одоо эргээ харахад ер нь бол тэгэл хүний төлөөл хүнийг эмчлийн төлөө зориулагдсан юм болов гэж бодож байна да. Хоёр хүүхдээ ер нь бол эхнэр хүүхдээ ерөнхийдөө хүний дор оруулахгүй хүн шиг тэгэл. Одоо тэгээ сүүлийн үед бол хүүхдийнхээ төлөө ер нь амьдарч байна дөө. Хэр сайн аав бэ? Ер нь бол гайгүй шүү. Одоо тэгтээ манай хүүхдүүд чинь жоохон учраас тэгэл одоо мөлхөөл алхаал, ойлтал, доолтал, инээлтэл. Гэр бүлдээ хэр зэрэг цаг цаваа зарцуулж чадчих. За ажил мэргэжлийн онцлогоос ерөнхийдөө бол харьцангуй бага л зарцуулж байна да. Гэр орондоо тэгэл одоогийн манай зам чи ямар илээ тэгэл тэрнээс шалтгаалал хар үрээр гарч явбал ажилдаа гарч унтчихт нь гарч явбал баг унтчихт нь орж ирэл. Тэгэл гэртээ нэг амарсан болчоод буцаал гарч байгаа юм. Өглөө 7:20 гэл гэрээсээ гарна гэл тэгэхэд хүүхдүүд унтчихээн. Тэгэл орой за нэг 5 гэж жижүүргүй үедээ бол 5 гэж ажил тараал гэр лугаа харьсаар бэлэн 7-8 болол. Тэг жил нэг хүүхдтэйг нэг 2 цаг бай юугүй жил нөгөөдөл нь унтах цаг нь болол тэгэл өдөрт ер нь 24 цагийн нэг 2-3 цагийн лүүсрлээд хүүхдүүдээс сэрүүн багталцааг байх юм шиг. Таны хувьд төвчгэд хамгийн хэцүү зүйл чинь юу вэ? Одоо өвдөлттэй байлгаад хүн өвчтөн одоо өөрийнхөө өвчтөнд өвдөлттэй байлгаад байх л юм жоо хэцүү дээ.
аль болох хурдан өвдөлтөө өвчин зөөврөөс нь салахыг л. Тэгэхгүй тэгэл байнга өвдөлтөй байлгах юм бол би өөрөө ч бараг нөгөөдний өвчтний хооронд өвдөд байгаа юм шиг тиймэрхүү санагдал. Та бол одоо залуу үеийн төлөөлөл. Тий. Залуучуудаа хараад эмзэглдэг зүйл юу вэ? Залуучуудаа хараад эмзэглдэг зүйл юм бол энэ одоо ийм баймаргүй байна. Ингээл хэрэгтэй дээ гэж бодож явдаг зүйл. жоохон залхуу юм бол гэж хардаг. Манай залуучууд. Тийм. Яг ингээд өөрийнхөө төлөө хичээхгүй. За ингээд бэж лайнда болчихно доо гэх марк. Өөртөө жоохон хичээхгүй. Тэгээд эмзэглэж байгаа юм гэх юм ерөнхийдөө манай Монгол залуучуудын хувьд яг чөлөө цагийг өнгөрөөх тийм зүг болсон өнгөрөөх газар жоохон хомсгон байдаг. Байгаль хэдэн баар байгаа гэдэг. Тийм ер нь хөвчлэн шүү дээ. Тэгэл ерөөсөө хийж байгаа юм л яг спортер ч юм уу тиймэрхүү юм хичээлээ ихэр цаг цаана яг тийм гоё төвүүд нь байдгүй. Одоо залуучууд одоо бидний залуучууд уулзаал ингээд хийгээд бол тэгэл ер нь л нэг баар маа бенетрик тиймэрхүү юмнуудад орох боломжтой өөрөөр тэгэл хичээл хийхээр цуг өөр юм хийхээр хийх тийм одоо юм толбдгүй ч юм. Тэгэл тэрнээсээ шалтгаалаад нөгөөс согтруулах хундаа хэрэглэх мэргэлэх тиймэрхүү юм жоохон ихсээд бий тийм болов уу гэж байна. Дээрэс нь манай залуучууд жоохон залхуу байгаад байна тийм ээ. Тийм. Өөрсдөө дайчлахгүй, шиний хийж бүтээ гэхгүй. Гэхдээ бүгд бол тийм биш л тийм ээ. Зарим нэг залуучууд. Зарим нэг залуучууд ч юм. Таны хамгийн үнэт зүйл юу вэ? Миний хамгийн үнэт зүйл ч одоо гэр бүл юм да. Одоо тэгэл гэр бүлийнхаа төлөө бүхнийг хийнгээл гэр бүлийнхаа сайн сайхны төлөө болон тэгэл бусад одоо ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ерөнхийдөө зүтгэхийг л. Ер нь хүний эрүүл мэнд гэдэг чинь тэгэл өөрөө маш үнэт зүйл бол явж байгаа. Та түрүүн хүнээс урмын үг авахд бол сайхан байдгаа гэж ярьсан шүү дээ. Гэвч өөрөө та ямар үг хэлэх дуртай байдаг? Хүнд. Эрүүл би саруулахаа оршин гэдэг л шүү дээ. Эрүүл үйл ер нь тэгэл бүх юм бүтнээл. Одоо нөгөө монголчууд чинь бас нэг хоол нойрондоо сайн байвал бүх юм бүтнэ. Хүн аяандаа бүтнэ гэдэг ингэж ярьдэн шүү дээ. Тэрнтэй л адилхан хүн эрүүл байвал ер нь ямар ч зүйлийг бүтээж чаддаг. Өвчтөе хүн бол юу ч хийж чадахгүй. Дээрээс нь одоо нөгөө миний салбар гэх юм бол нөгөө гар саруутай холбоотой ч юм уу те хүн гараа ер нь их хайрладаг. Яагаад тэгэхээр нөгөө хүн гар нь өвдсөний дараа л амар ухаард юм билээ. Яагаад тэгэхээр нөгөө хүн бол гараараа бүх юм хийж идэг. Хоол идсэн ч юм барьсан ч те адаглал ингээл хоолндоо идэл аягтай цай барайл хоолоо халбагдж чадхаа болоод ирэхэрл хүн амар стресстэй. Хүлгүй бол хүн ингээд юм хийгээд гараараа юм хийгээд ингээд амьдраад иж болоод идэг. Гаргүй болоод ирэхээр хүн шууд хүний тусламжинд орчдөг байхгүй. Хоол өөрөө аяг халбагдаад иж чадхаас цаягтай цайгаа бариад ууж чадхаа болоод ирэхээр хүн сэтгэл санаагаар их ундаг. Тэгээл ер нь бол жоохон хэцүү хүн болчдөг. Гараа хамгийн дөрөв хайрлах хэрэгтэй. Тэгээд одоо ер нь надад хамгийн их тохиолж байгаа юм гэх юм бол ажил хийхдээ хамгаалах хэрэгслүүдийг амар муу хэрэгжилж байна. Хадаглал нэг алхаар юм хадахтаа ч юм уу хөрөө дэрэл барихтаа тэр хамгаалтын юмнуудыг хийгээд өөрөө биелийн хамгаалах хэрэгслүүдэд маш сайн хэрэглэхгүй болмоос бол хуруугаар тайрагдах тиймэрхүү асуудлууд бол маш их ирж байгаа. Хамгаалах хэрэгслүүдийг ер нь маш сайн хэрэглээд хөвшөөд сурчих юм бол ерөөхдөө тэр хүн өөрийнхөө эрүүл мэндийг амар сайн хамгаалж байна л гэсэн үг. Тэгээд хөдөлмөрийн чадвар алдалт багасна гэсэн үг байхгүй. Эрүүл байхын үндэс нь ер нь юу юм бэ? Хүн эрүүлээд байх хэрэгтэй биш үү? Тийм. Өвчнөөс өрсөн сэргийлэх юм болов? Өвчнөөс өрсөн сэргийл өвдөхөөсөө өмнө л арга хэмжээг аваад өөрийгөө сайн хянаад хяндаг болчих юм бол өвдөлтний
дараа биш өвдөхөөс өмнө л өөрийгөө маш сайн үзэл хянаал амьдралын хөвшил тэгээд өрсөн сэргийлэх үүслэгт маш сайн хамрагдаж явах юм бол хүн эрүүл байх юм лөө. Тэгээд одоо хүнд өвчнүүд нь шүү дээ одоо жишээ нь хавдар мавдрын өвчнүүд тэднүүсийг эрт илрүүлэх юм бол эмчиж болдог өвчнүүд. Хавдар маань үндсэн ингээд 4 ангилтай байлаа гэхэд нэгдүгээр ангилд нь багтах нэгдүгээр шатанд нь тэрийг эрт илрүүлчих юм бол эмчлэгдээд тэр хүн удаан амьдрах боломжтой байхгүй. Тэгэхгүй манай монголчуудын нэг зан нь болохоор ингээд өвдсөн ч гэсэн гүрийгээ л яваад. Тэгэл гүрийгээл явж байгаа л хамгийн сүүлийн шатанд ороод бүр болохоо байгаа дөрөнгүүд нэмч дөрөнгүүд тэр маань нэгэнтээ үжээ айл дээр ямар нэгэн эмчилгээ авах аргагүй болсон, эмчлэгдэх боломжгүй болсон. Тийм үе шатан дээр ирчээд дандаа эмчилж үзүүлдэг байхгүй. Тэрнээс өмнө үзүүлээд өртөн цэргийлэх үүслэгт нэг жилд нэг удаа ч юм уу бие эмчид ингээд үзүүлээд ерөнхий за нэг юм биш үү, тийм биш үү шинжилгээ өгөөд ингээд ирэх юм бол тэр дараагийн хүндрэлүүдээс өөрийгөө өрсөн сэргийлэх боломжтой гэсэн үг. Тэгэхгүй болохоор ингээл өвдсөн хойноо ирээд үзүүлэхээр нэгэнтээ эмчилгээ авах боломжгүй болсон тохиолдолд энэ бурхан дэмжилдэг юм бол тэгэл эмчнэр эмчлэх боломжгүй болчиход байгаа л та. Тэгээд нөгөө өвчтөн маань одоо тэр хүртэл одоо явж байгаа нэг чинь бас олон хүчин зүйлүүд байгаа хэл та. Нэгдүгээр төрөх нь ажил төрөл зав зээний асуудалтай нэгт одоо уйлдах баг. За хоёрт нөгөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газруудын маань оочор дугаар төлбөр ялбар таваас холбоотой байдаг баг. Гэхдээ сүүлийн үед анзаараад хахад харин энэ урьдчилан сэргийлэх тал дээр манайхан нэлээд анхаардаг болсон юм болов уу гэж хараад байна ш. Зарим нэг байгууллагуудыг сонсоод ахнаал ажилчдаа одоо урьдчилан сэргийлэх үзлэгийн онцлогооны юмд дааштай хэдэн хувийг орууллаа. Энэдрээ одоо урьдчилан сэргийлэхт юу орох эрх өглөө энэдрэгэд нэлээд сайн сонсдог болоод байгаа юм л да. Тэгэхээр ерөөсөө л эрүүл амьдрах, эрүүл байх нь урьдчилан сэргийлж ижил альва нэг өвчнөөс тийм ээ. Урьдчилан сэргийлж ижил одоо тэр хүн урт удаан наслах нь үр хөвгттэй хамт байх нэт. Ер нь ямар нэг өвчнийг өвдөхөөс өмнө өрсөн сэргийлэх юм бол тэр хүн урт удаан наслана л гэсэн. Өвдсөн хойноо нэгэнтээ эмчлэх боломжгүй болчих юм бол хэцүү болчих гэсэн. Өрсөн сэргийлэх хүслэг маань ерөнхийдөө ач холбогдол гэх юм бол тухайн хүний биеийн индексийг биеийн үзүүлэлтийг бүгдийг нь үзээд шинжилгээ аваад шинжилгээнд дэр гарсан өөрчлөлтүүдээс нь үндэслээд бүх юмыг тодруулчих чинь гэсэн үг байхгүй. Тэгээд тодруулаад ирэхээр за энэ нэг зүрхний судас ингээ хатуураад тий шүү. Ийм юм а та хориглоорой, ийм юм а ингээд анхаараарай гэж хэлчихэнгүүт нөгөө тэрэн дээр анхаараад ирэнгүүт эмчилгээ хийгээд анхаарад амьдралын хвшлээс солиод зөвшрүүлээд ирэнгүүт тэр маань даймжрах нь болчих нь шүү. Даймжрахаа болоод ирэхээр тэрний хүндрэлүүд үүсэх нь болчих нь гэсэн үг. Тэгээд ирэнгүүт тухайн маань бие эрхтнүүд нь эрүүлж идэх эхэлнэ гэсэн үг. Тэгээд энэ чинь нөгөө төгөр эдийн засгт нь одоо маш хэмнэлттэй болох нэ. Урьдчилан сэргийлэх тамирчдууд бол нэг их мөнгө орохгүй шүү дээ тийм ээ. Хаяа нэг бие хагаа очоод үзүүлдэг. Нэг шинжилгээнүүдөө одоо бүх шинжилгээг нэг хийлэгчдэг. Тэгэх юм бол одоо яг таны хэлж байгаагаар ийм шинжилгээнүүд байна шүү. Энд ийм уугаараа гэд эртнээс эмчилгээ яваад байгаа. Тэгэхгүй нэг түрүүн таны хэлдэг нөгөө гүрийгээд л өвдөөд л яваад байсан юм чинь бүр эцсийн шатантай ороод нөгөө хэдэн 100 сая төгрөгийн мис засалт олол хэрэгтэй болчих чинь тий. Одоо өрсөн сэргийлэх үзлэгч ер нь бол гайгүй штэ. Нэг 100 манай дээр үндсэн 3 багц эдэн. Өрсөн сэргийлэхийн нэг 150,000-аас нэг 250,000 хооронд тэрэн дээр бүх лабораторийн шинжилгээ, багжийн шинжилгээнүүд, эмчийн үзэлгүүд нь бүгдээрээ багтцсан байдаг байхгүй. Жилдээ нэг удаа хүн өрсөн сэргийлэх үзлэгт орчход нэг жилийнхаа ерөнхийдөө бол бүх юмудаа бол хангачна гэсэн үг. Тэгээд за өмнөх жил үзүүлэхэд ийм байсан шүү. Дараагийн жил үзүүлэхэд ийм байна. За тэгэнгүүт энээс ийм болохоо байсан байна. Энэ дээрээ би анхаарах юм байна гэдгийг бүх эмчнэр нь үзээд зөвлөгөөг нь өгчдөг учраас ерөнхийдөө бол манай дээр одоо хамтарч ажилтдаг байгууллагуудын ажилчид ерөнхийдөө бол мэдэндээ.
Тэгээд ийм болох юм байна. Тэгэхгүй тэгэл нэг заа нэг 250 жилдээ нэг 250 мянга гэдэг чинь ерөнхийдөө бол бас их мөнгө бол харьцангуй их мөнгө бол биш баха гэж би бол бодоод байгаа шүү дээ. Гэсэн хэрний нөгөө хүн маань өөрийнхөө унж байгаа машиныг жил болгон онцлогоонд оруулдаг, даатгадаг, тос маслын сольдог унж байгаа машина. Тийм. Тэгж харагдаад байгаа шүү дээ. Одоо миний хувьд ч тийм байхгүй. Жил болгон машина онцлогоонд оруулсан, жил 2 удаа тос маслын солиулна, дугуйн солино гэсэн хэрний өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьдаггүй. Манайхны л нэг тийм нэг муу зуршил гэх юм уу надад тиймэрхүү зүйл харагдаад байна. Эрүүл мэндийн боловсрол жоохон хомсхон гэх юм да. Тэгээд одоо машинд бол одоо бид нар бол багтаа нэг жилдээ багтаа нэг саяас ер нь бол их мөнгө зарцуулдаг байх гэж би боддог. За нэг дугуй солиулна, моторын тосмаас солиулна, тэгэл бензин засыг ихээс ахуулаад нэг бензин ерөнхийдөө бол нэг жилдээ л нэг баг бензин 1 сая төгрөг саяас жилүү баг явдаг баха гэж бодож байна. Тэгэл дугуй солино, тосмаас солиож чинь тэгээ сервис үйлчлэг авах чи ер нь багтаа нэг 500 мянга орчим болдог шүү. Гэхдээ машина тэгдэг мөртөө бидээ ерөөсөө тийм өөрийнхөө эрүүл мэндэд тийм хөрөнгө оруулалтыг ерөөсөө хийдэг юм. Гэхдээ одоо л орчин үед одоо бол харьцангуй гайгүй болж эхэлж байгаа. Тийм. Өмнөх үеүдээ бодвол энэ эрүүл мэндийн боловсрол гэж та түрүүнд дурдлаа шүү дээ. Энэ зүйл бас жоохон хомсоодох шүү байна тий. Ер нь бол хомсхон шүү дээ. Багаас нь энэ эрүүл мэндийн боловсрол гэдэг зүйлийг сайн хийж өгөх нь бас манай энэ эрүүл мэндийн салбарын бас энэ сургалт сурталчилгаа гэдэг зүйлийг бас сайн хийх хэрэгтэй болов. Гэтэ хийгээл байгаа юм шиг харагдаад байна. Энэ нь бол хийгээл байгаа. Гэхдээ тэрийг нүг ойшиж үздэг хүмүүс нь бас жоохон ховорхон л дээ. Яг ингээл манай салбараас одоо бид нар ингээл хүмүүст ингээл зөвлөгөө ингээл өгөөл онгод за гэжэл ингээд нэг чихэр орлоо нөгөө төлөхөр гаргацдаг. Тэгэнгүүт арай өөр төрлийн сонирхолтой юм болонгууд ховж марк юм хүмүүс амар сайн тусгаж авдаг. Тэгээ эрүүл мэндийн боловсролыг ер нь багаас нь 10 жилээс нь за ингэж болохгүй шүү, тэгэж болохгүй шүү. Энд чинь ийм юм байдий шүү, тийм юм байдий шүү гэдэг бол багаас нь суулгаад за эрүүл мэндэд ер нь их анхаарах ёстой юм биш шүү гэдгийг бол суулгачвал ирээдүйдээ ч гэсэн хэрэгтэй юм болов. Энэ цаг мөчид та бүхэн нэвтрүүлгийг үзээд сууж байгаа таньдаг хүмүүс зөндөл байгаа хэл та. Тэр олон хүмүүсээс хоёлаа онцлоод нэг хүнд нь баярлаа гэдэг сэтгэлээ илэрхийлээч гэвэл та хэнийг сонгох вэ? Нэг сайхан баярлаа гэдэг хэлээ ойлаа. За төрүүлж өсгсөн аавч хоёртой л баярлалаа гэж хэлээ та. За камер руу орж ойлаа сайхан хэлээ да. Энэ хороо төрүүлж өсгсөн аавч хоёртой баярлалаа. Маш их хайртай шүү. Маш их хайртай шүү. Залуу хүний хувьд энэ бидний амьдарч байгаа нийгэмд болохгүй бүтггүй зүйлүүд одоо зөндөө харагдаж байгаа ч таны нүдээр зөндөө л байна. Бид ер нь юунаас эхлэх ёстой юм бол? Тэгэл сэтгхүүгээсээ л эхлэх бахаад хүн өөрөөсөө л эхлээл өөрийнхөө сэтгхүүг ерөнхийдөө бодлоо л өөрчлөх хэрэгтэй бахаад. Юу нь болохгүй. Тэгэл одоо нөгөө багийн хүмүүс бол ухамсаар гихчлээс анхуулаад хүмүүс одоо гудамжинд явж байхдаа шүл саях ч юм уу, хог аях ч юм уу те анхнаасаа зүгээр ингээд хүнтэй ингээд зөв харилцаад сурах ч юм уу, эрүүл уруул ирэхгүй ингээд за сайн байна уу мэдлэхээс ахуулаад тиймэрхүү юмудаас л ер нь өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. Өөрөөсөө л эхлэх хэрэгтэй л баг гэж бодож байна. Тэгжээж нэг юм айтайхан болгоно тийм ээ. Тийм. Тэгэхгүй өөрөөсөө л эхлэхгүй бол нэг хүн нөгөө хүнд 1000 чи юм биш үү гэд нөгөө хүн өөрчлөгдөхгүй бол ямар нэмэр байхгүй л гэж бодож байна. Таны хамгийн стресстүүлдэг зүйл юу вэ? Яг одоогийн тулгарсан мөн замын төгсрөл амар хэцүү байна. Энийг яаж шийдэх вэ? Энийг ч одоо биш одоо тэгээд таны харж байгаагаар ер нь яавал айтайхан төгсрөлгүй болчихоор байна шиг байна. Тэгэл үйлдвэр үйлчлэгээний төвлөрсөн юмнуудыг л салгах юм болов уу гэж байна. За нэгт бол сая хичээл сурвал амарлаа. Тий. Шалгоонд орж байна. Шалгоонд төгсрөл. Тэгэхээр бидэнд
нөгөө сургуулийн автобус гэдэг зүйл нь хэрэгтэй юм байна гэдгийг бид бол олж харлаа шүү дээ. Гэхдээ одоо олоод харчихсан юм шиг хэдэн жилийн өмнө ингээл сургууль амархаал төвчрэл байхгүй болчтой зүйл байгаад идэг. Хоёрдугаар том үйлчлэгний төвүүдийг жоохон захтуу гаргая гэж байна уу та? Ер нь бол тийм. Тэгээд одоо их сургуулиуд их ч юм уу те. Их сургуулиудыг ингээд нэг тодорхой хэмжээний camp mark-ийн байгуулад тэгээд тэнд нь байлгуул их зүгээр юм болов. Тэгэхгүй ер нь тэх юм бол ер нь сурж байгаа хүндээ ч гэсэн орчиндоо ч гэсэн ер нь бол их айтайхан байх болов гэж байна. Гадаад бол тийм байгаад байгаа шүү дээ тийм ээ. Тийм гадаад бол. Тэгэхгүй манай ихтэй сургуулиуд одоо нэг сургуульчил 2-3 мянган оюутантай нөгөө их сургуулиуд нь бүгд Улаанбаатар хотынхоо төвд бараг бүр нийлээд шахуу байж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр хэдэн мянган оюутнууд хичээл дээрх гэж орох гэж яг Улаанбаатар тийм төв рүү орж ингээд хөгжүүлэгдэж зүйл. Тэгэхээр ер нь оюутнуудад холбоотой байхантай хөгжүүлэл. За ингээд хүссэн мөрөөдсөн мэрэгжилтэд хүрч эзэмшиж энэ сайхан мэрэгчлэрээ ад толныгоо анагаах тал дээр ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын залуу боловсон хүчин гэмтлийн эмч таны цаашдын ажил амьдралд чинь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ёроё олон сайхан хүмүүсийг эрүүл болгоорой. Нэвтрүүлгийн урилга авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн гэсэн нэвтрүүлэгтээ орж оруулсанд баярлалаа. Та бүхний ажилтсан цаашдаа өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор мөнгөн гүр эмнэлгийн гэмтэл сухах гар сарвуу бичил мэдлэгийн эмч Идэр хүрэлцэн гэж орслоо. Та бүхэнтэйгээ дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.